За сайн байцгаана уу. За Ямагс 100% баясгалан байна. Та бүхэн одоо iList 10 дээр хэрхэн лист оруулах талаар бяцхан зөвлөгөө оруулахаар шийдлээ. За надаас илүү сайн оруулдаг хүмүүс л зөндөө байгаа. Гэхдээ миний хувьд л өдөртөө оруулах шин заавруудыг хүргэе гэж бодлоо. За ингээд та эхлээд саяны үйл хөдлөл хөрөнгүүдтэй дараа шинэ лист оруулах гэдэг дарангуй чинь ийм цонх гарч ирнэ. За та хэрвээ орон сууц дээр ажиллаж ивэл орон сууцны зориулалтаа гэж орж ирнэ. Мөн хаус маус юм байгаа тийм үү. За арилжааны зориулалтаа гэвэл үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаа дэлгүүр мэлгүүр болно. Бусад талбай тий түрээсийн талбай малбай дээр чинь дээр ороод ирнэ гэсэн. За тэгээд дараагийн хоног дээр худалдах юм уу түрээслэх юм уу гэдгийг сонгоно. За сонголтны чинь дагуу энэ доотлох энэ сонголт нь бас өөрчлөгдөд явдаг учраас энэ хоёроо эхлээд зөв сонгох хэрэгтэй шүү. За тэгээд дараа нь би одоо энэ орон сууцны юу оруулах гэж байгаа учраас доороосоо 5 дахь нь орон сууц гэдэг сонголт байгаа. Тэгээд байршил нь болох тэр ингээд манайх дотоодтой учраас локал гэдгээр оруулнаа. За ингээд хадгалж байгаа чинь цоошин цонхон дээр өөрөө чинь шинэхэн лист дугаарлагдаад гарч ирнэ. За одоо дөрвөлээрээ. За таны үүссэн MLS-ийн чинь дугаар нэмэнгэ байж чинь таны манай Монгол улсын бүсийн дугаар, таны офисын дугаар, ингээд энэ офис доторх агентийн дугаар ингээд 3 оролт байгаа. Энэ таны болох тэр листийн тоо. За би одоо ингээд 58 дахь листээ оруулж та бүхэнд үзүүлэх гэж байна. За миний энэ лист манах тэр. За энэ листийн төлөв одоохондоо сонгоод хэрэг байхгүй. Яг л хадгалахаар ч автоматар идэвхтэй горимлуу шилждэг. Энэ доотлолт хадгалах идэвхжүүлэх гэж байгаа. Энэ хэсгээ явна. Гэтэ одоо хоёулаа тэгэх болоогүй гэсэн. За гэрээний төрлөө та сонгоно. Та хэрвээ онцгой ирэхээр гэрээгээ байгуулсан бол онцгой дээр дарна. Энгийн бол энгийнээр дарна гэсэн. За лист гэрэл согноор тэр өнөөдрийнхөөрөө шууд орчиж байгаа гэсэн. За гэрээ дуусах огноо дээр болох тэр автоматар 25-ны 3 сар буюу 6 сарын хугацаатаагаар ингээд автоматар ороо авчдаг учраас энийг нэг хөндөд авах хэрэг байхгүй байна. За үнийн мэдээлэл одоо миний листингийн үн маань өөрөө 130 сая лист гэсэн байгаа. Тэгээ үнийн төрөл нь болох тэр яг уу хэлцээр хийх. За эндээс мэдээж ярих боломжтой доошоо ярилцах боломжтой учраас хэлцээр хийхийг оруулнаа. За татвар дээр бол мэдээж 130-аас бодоо орчин 2,600 болоо гэсэн үг. Татварын хөдөлгөөний татвар нь ингэж орно гэсэн үг. За ашиглалтын төлбөрийн хэрэг ингээд сөөх болон цахилгаан юмнуудын бүгдийг нэмээд хийгээд үзэхээр нэг 70-аас 80 мянга гарна альс зарим нь 200 мянга гардаг байдаг тийм ээ. За манай болохоор 90 мянга гардаг учраас би ингээд энэ болохоор сар болгон 90 мянга тогтмол гардаг гэж үзэх хэрэгтэй. За нэмэлт төлбөрүүд байх юм бол төлбөрүүдийг бичиж болно. За энэ шимтгэлийн маань юу болох тэр 3 байгаа. Юм дээр гэрэн дээр 3.3 гэдэг боловч энэ дээр бичгтээ 3% гэж бичнэ. 0.3 нь болох тэр нөгөө нэг юугаар явдаг гэсэн үг. За ингээд би одоо өөрийнхөө листингийн заавчлаараа дуудлага яриад яасан шүү. За санхүүгийн гэдэг нь болохоор энэ үйл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үе дугаарыг хэлж байгаа шүү. За энэ үе дугаараа та бүхэн гэрчлэгэн дээрээс нь олж харна. За газар дээр бол Г эсвэл бусад юмнууд дээр янз янзын дугаар өгдөг учраас тэрийг яг тогтсон юм дээр бичнэ. За ингээд гэрчлэгийн дугаар бүртгэлийн үе дугаар нь байгаа. За гэрчлэгийн дугаар гэдэг нь болохоор яг гэрчлэгээ гэдэг бичгийнхэн доотлолт байдаг дугаар гэдэг 0-0-оор эхэлсэн дугаар байгаа. За ингээд тэмдэглэж гэсэн үг. За анх нэг дараагийн функц маань анх нэг орон сууц гэдэг төрлийг сонгосон учраас энэ автоматар орон сууц болоод орчиж байгаа. Энийг юудаас хөндөд авах хэрэг байхгүй. За зах зээлийн статусыг ерөнхийдөө маркет статус 1 гэж ерөнхийдөө яваад байгаа. Манайх бол тэр бусад юмнуудыг мэдэхгүй бол нэг яагаад хэрэг байхгүй. Ашиглаж байсан бол ашиглаж байснаа сонгож болно.
За худалдаалах боломжтой өдрүүд бол одоо би маргаашнаас энэ юм маань маргааш идэвхч учраас би маргаашаар оруулчих. Яг бол өнөөдөр орой болж байгаа учраас. За энэ маань өөрөө 13 оны байрлал байгаа. 13 оны 2 дугаар сар гэдэг. За ихэнх юмуд нь гэрчлэгэн дээр он сарна байдаг. Гэхдээ энэ нэг эзнээс нь асууж явах хэрэгтэй. Хэд онд ашиглалтанд орсон бэ гэдэг. За ашиглалтаж байсан. Үйл хөдлөлийн англи нь болохоор residential area юм шүү. За зохицуулалтын талбай бол гадаа нэг 20 машина зохицуулалттай байсан. Нийт хэдэн давхар бол 10 давхар байсан гэсэн үг. Байрны дугаарыг энэ дээр нь оруулах асуудалгүй. Яа тэгэхээр зөвхөн Remax-ийн хүмүүс л харах учраас орон сууцны зориулт, энэ газрын зориулт нь орон сууцны газрын англи нь болохоор бас орон сууц. Орон сууцны зориулт гэж байна. За тэр газар дээр ингээд хашаа хашин дээр худалдаалах тэмдэг тавьсан бол энэ тийм ихтэй дарна гэсэн үг. Минийх тэр бол тэмдэг тавигдаагүй учраас асуудалгүй. Нэг унтахгүй байх болно. За одоо яг үндсэн байрныхаа нийт метр квадратыг оруулна. Минийх 49 метр квадрат байгаа. Талбай хэмжээ нь болохоор 49-ээр явна гэсэн үг. За эдрийг бол хөндөд авах шаардлага байхгүй. Яг хэрэг мэдчихвэл оруулж болно. Талбай харьцааг нь мэдчихвэл оруулж болно гэсэн үг. Зогсоолын дугаар энэ бол дурын тоогоо оруулж болно. Гадаа зогсоол байдаг учраас ингэж оруулж байна. За манайхан нэг онцлог шинжүүд дээр ингээд ихэнх хүмүүс бүгдийг ингээд дарах гэдэг тохиол байдаг. Энэ нь бол цаанаас тэгэх шаардлагагүйгээр оруулна. За ипотекийн зээлийн боломжтой ягаад тэгэхээр гэрчлэгээ бэлэн байгаа. За баруун тийш харсан. Тоглоомын талбайтай. Нийтийн тээврийн оролцоо. Тэгээд сургуулийн оролцоо. Тохиолын системтэй энэ яг бол хаалганы чиптэй учраас ингэж байгаа гэсэн үг. За хотын амьдрал тийм ээ. За нийт өрөөний тоон 2 байгаа. За унтлагын өрөө нэгээр явдаг тийм ээ. Зочны өрөө гэдэг. Болгын өрөө. Шинээр өрөө оруулах. Энийг одоо нэг зурган дээрээ өрөөнүүдээ тус нь ялгаж ангилж өгдөг учраас энийг ингээд оруулаад өгч юм зүгээр шүү. За living room. За монголоор авчихсан. Зочны өрөө галтаагатай цуг гэж оруулж байгааз. Тэгээ тайлбар авчна. Гал тийм ээ. За энэ нь бол 1.5-ыг харьцах нь биш ээ. 3-ыг 3.5-ыг харьцах нь байсан. Өрөөний талбай нь өрөө нь юу шүү дээ. 25 метр квадрат байсан байгаа. 20. За том өрөө 29 метр квадрат байсан гэсэн үг. 27 юм уу? Тэгээ 27 байсан. 3 ярцх нь 7. 3.9-ийн 27. 3.9 гэдэг. Айсгаар арай л 7 байсан гэсэн. За 8. Энэ л 3.5 байсан гэсэн. Яг энийг та бүхэн өөрсдөө 3.5 гэж 8 гэдэг оруулчих гэдэг. Болчихно. 28 оруулчлаа тий. 28 оруулсан. За шинээр өрөө оруулна. Энэ бол тэр жижиг өрөө, унтлагын өрөө. Унтлагын өрөө тийм ээ. Энэ болох тэр нэг 20 м квадрат. Балконтой байгаа учраас ингэ оруулсан. Энд дээр яг 21 гэдэг бол 3 7. Арайч 7 шилтэй юм бол 5 15 м квадрат байсан. За 15 м квадрат байсан гэж ойлгож байна. За энийг нэг дараа нь зурган дээрээ сонгодог учраас ингэж оруулж байгаа шүү. За одоо дараагийн байршлуудыг оруулнаа хэлээ. За энэ дээр Улаанбаатар автоматар байгаа учраас Баян зүрхөө сонголоо. Манайх Баян зүрх дүүргийн
энэ 153 тот байгаа. Байрны тот хороолоо байсан тийм ээ. 8 дугаар хороо. Баян зүрх дүүргийн 8 дугаар хороо. За байрны дугаар нь 108 тот. Хотхон нь болох дээр харуул алтай. Хэрэг хотхны юу нэр байхгүй бол юм оруулаад хэрэггүй шүү. За баян зүрх дүүргийн 8 дугаар хороо. Шуудангийн кодыг хэрхэн яаж харуулах юм харуулъя. Тэгээд zip code цэг хэмээнээр орлоо. Бүсчлийн код газрын зураг дээр харна гээд ингэж явлаа. Улаанбаатар хотоо сонголоо. Баян зүрх дүүргээ сонголоо. За нөгөө 8 дугаар хороогоо сонгоно тийм ээ. Ингээ 8 дугаар хороо байхгүй юм байна. За тэгвэл шууд өөрөө газрын зургаас нь мэдчихэж байгаа юм чи дотоод хэргийг их сургуулаасаа энийг ингээд тусдаа дугаарлагдт юм байна. Энэ болохоор өөрөлт юм байна. Элчин утга нь өөрөө болж байгаа учраас 13280 болж байгаа юм тийм ээ. Энэ дээрээ 13280 гэж дугаарлаа гэсэн үг. За нийт хэдэн давхар вэ гэхээр энэ дээр шууд 10 давхар гэнэ. Хэдэн давхарт вэ? 10 давхарт тийм ээ. Хөршөрчин. За энэ дээр болж игэл манайхаа яг өөрийнхөө хотхныг биччихүүлэр зүгээр шүү. За яг бол энэ үндсэн гарчгийн дээдлэлт чинь энэ харагддаг учраас харуу. Тэгээд дотоод хийсгээд ботаник. За хороо энэ дээрээ сонгох тэгээд 8 дугаар хороо болчихно. Тэнгүүд энэ удаа өсрөх хэрэгтэй даа. За хаалганы дугаар энэ дахиад автаад аваад. За одоо энэ газрын зураг дээр манайхан оруулж мэдэхгүй байгаа даа. Энийг ингээ жоохон холдуулаад маус холдуулж хагаад энийг ойртуулж хагаад энэ дээр авчиж гэсэн үг. За ингээд энийг нэг манайхан зав одоо нэг газрын зураг дээрээс олж чадахгүй бол нэг Google Maps руу тийм ээ. Энэ рүү орж жоод яг координатынхаа юг оруулаад ингээ оруулчихгооч яг энэ доотлын энэ тоогоо хуулж агаад оруулчихнаа гэсэн үг. Ер нь л за мөн нэг zip код эндээс харчих болж юм тийм ээ. Ингээд дарангууд автоматар гараад ирж байгаа. Гэж бас болно. Гэж ойлгож байна. Бас маус хоёроо дарангууд энэ дэр чинь гараад ирнэ. За гихмчлэн эндээс авчиж болно. Яг нэг энэ дээр мапаар өөрийнхөө өмнөдийг шууд олцдог учраас шууд олцсон шүү. За одоо харин үндсэн хэрэглэгчийнхаа дугаараа энэ дээр бичнэ. Үндсэн эзэмшигч маань яг уу. Зэнгүнж. Энэ хот. За энэ дээр дугаарыг бичлгүүлдэж. За одоо ингээд бид ингээд юмуд оруулаад дууссан тийм үү. Яг энэ зөвхөн энэ нүрээ шүү дээ. Үндсэн нүрээ. Тийм учраас манайхан энэ зүгээр зөвхөн драфт хадгалах гэдэг дээр ингээд дараад явж ивэл зүгээр шүү. Одоо ингээд дарлаа, драфт хадгалагдлаа гэж бааз. За тэгээд дараагийнхаа тайлбар хэсэг рүү орно. За энэ тайлбар хэсэг дээр анхаарах юмнууд нь юу гэхээр энэ зөвхөн 50 тэмдэгт ордог. Тийм учраас одоо харуул алтай хотхонд 49 м квадрат 2 өрөөгөл болоо. За одоо ерөнхийдөө байршил бүх юмнуудыг санаасаа өөрөө зохион
тодорхой гэсэн үг. Одоо бүх юм даваа тал болон бус юмнуудын бүгдийг оруулна гэсэн үг ээ. За дараагийн юу болох нь тайлбар хэсэг дээр ингээд 50 тэмдэгтэн дотор бол багтаагаад дээрэс нь байршлын юм тодорхой заагаад өгчүүл энэ манай одоо iConnect-аас хайж байгаа хайлт хийж байгаа хүмүүст илүү боломж юм байна. За давуу тал онцлогуудыг агуулсан веб тайлбар гэдэг нь болохоор энэ зөвхөн веб дээр харагддаг тайлбар шүү заяа. За маркетингийн тайлбар нь болохоор гар утасны iConnect-ээр орохоор харагддаг юу. Энийг нь бол copy paste хийгээд авчвал энэ их хэрэгтэй шүү. Гэхдээ энд бол 350 тэмдэгтэнд л багтдаг учраас ингээд иймэрхүү тайлбар авахт болчихно. За энэ дээр бол нэг байршил болон орчин тойрны мэдээлэл дотоод хэргийн тэгээд ботаник гिचүүлэр нь зүгээр тэгэл. За тэгээд банк драфт хадгалах гэдэг дээр дараа явж байгаарай. За зураг бичлэг дээр нь юу анхаарах вэ гэхээр манайхан юуг нь бичлэгээ юм бол юунд оруулаад YouTube руу оруулаад авчвал зүгээр. За энэ бичлэг байна. За энэ бичлэгээ ерөөхдөө оруулчихна гэсэн үг. За бичлэг ингэж хийж амжихгүй бол YouTube дээр болж игэл утасны дугаар оруулж өртөөсө болохгүй. Өөрийнхөө юмнуудыг оруулж болохгүй байдаг. Ингэх юм бол бидний нэг оруулсан стандарт маань зөрчигдөнө гэсэн үг. Листээ өөрөө дангаараа эзэмших сонирхолтой гэж үзээд энэ бол тэрийг яатгаа. За энэ линкээ хуулж болно. Хуулахгүйсэн ч болно. За энэ дээр чинь юу ч гараад ирнэ. Тэ эндээсээ shareable link гэж хаад энэ дээр YouTube-ийнхаа бичлэгийг оруулчихна гэсэн үг. Бас толбоос дээр нь яг сайн нэг хаачих болно. За зурган дээр юу анхаарах вэ гэхээр энэ дөрвжийн хичээл дээр харж ирсэн шиг энэ зургийг оруулаад үндсэн нэг зааварчилгаа зураг оруулаад тэгээд хоёр талаас нь харуулсан юм заавартай зураг оруулангуудаа яг одоо үндсэн яг байшингийнхаа энэ зургийг оруулчихвал ойлгомжтой болчихно гэсэн үг. За энэ байр юм байна гэдэг юм чинь. За ийм нэг анхаард юмд гарвал энийг ингэж янзлана. Энэ ийм цагаан юу багтай байвал ер нь маш цэвэрхэн харагддаг. Энэ дээрээс анхаарна. За одоо орж байгаа үүднээс ахуулаад үүдний зургнууд болон энэ хоёр зургийг оруулъя. За ингээд зургнуудаа оруулж дуусаад одоо нэг өрөөгөө линклж өгнө. Энэ нэг зочны өрөө галтаа гоцох гэдэг юм. Ингээ хадгалчихна. Энэ дээр бас оруулаад өгчихнө. Эдгээр дээр оруулсан ч болно, оруулахгүйсэн ч болно. Тэгэхээр нэг өрөөний хэмжээ болон нөгөө өрөөнийхөө мэдээллүүдийг маш авах нь тийм ээ. За одоо энэ нэг унтлагын өрөө шүү дээ. Би босыг буруу оруулсан байна. За ингээд ерөөхдөө болчихж байгаа гэсэн үг. Ингээд одоо хэдүүлээ драфт хадгална. Банк зүгээр драфт хадгалахаар явах гэж байгаа тийм ээ. За бичиг баримтаа оруулахтай яах вэ?
хийсэн документасаа байрны гэрчлэгээ listing documentation гэж хаагаад орон сууцны гэрчлэгээгээд тэгээд иргэний үнэлгийн PDF-ээр хадгалсан байх хэрэгтэй тийм ээ. За энэ дээр юу өшөө нэмэгдээд юу орох вэ гэхээр мэдээллийн утас тэгээд гэрээгээ ингээд PDF-ээр оруулна. Ингээд орон сууцн дээр ерөөхдөө 4 материал орсон байх хэрэгтэй. Иргэний үнэлэх, байрны гэрчлэгээ, мэдээлэл одоо өмчлөгчийн мэдээллийн утас тэгээд ардаас нь гэрээний 6 хуудас. Манайд бол 6 хуудасаар байгаа. Гэрээний бүх нуурын баталгаажсан баримт ороод ингээд 4 баталгаа болно. За ингээд драфтаа хадгалчаад одоо яах вэ? Мэдээллүүдээ бүгдийг дахин нэгтэл шалгаад бүгд орсон байна уу гэдгийг нэгтэл шалгаж дуусчаад за ингээд хадгална. За ингээд хадгалж дууссан чинь дараа яах вэ? Энэ дээр нэг тодорхой анхаарах зүйлүүд байдаг. Нэг алдаатай дутуу юмнууд ч юм байвал энэ дээр ингээд жагсаалтан гарна. Тэгээд даахгүй ч гэсэн одоо reminder гэдэг new to list гэдэг iList гэдэг энэ тайлбарууд нь гараад байна. Миний алдаа багтаас учраас ингээд зөвхөн энэ хоёр тайлбар гарч ирж байгаа гэсэн үг шүү. За ингээд шоо газар болон объект үйлчлэгийн талбай гэдэг нэг төрөөс гэх мэтлийн юмнууд нь арай өөр функцтэй байдаг учраас тэр тухайн листүүд оронгууд нь би та бүхэнд зааж өгөх болно. За баярлалаа.